Намын одоо 19-21 онуудад энэ хүрээ бэйс тоглож байлаа. Одоо их шимбэр дээр хөрөлж дууны инх хүссэн байна. Хов бэйс олон жил тоглосон. Энэ өдрөөс хашгин өрөө хангавагт нэгдсэн. Хов бэйсийн одоо тоглолтын нэг улсын хоёр тоглогч учраас энэ байр дээр бас давуу тал хашгин өрөнгө бүлэв тарагдж байна. 24 дээр хурал явдаа олгочиг авсангүй. Даваад иржи намуу. Өдөр мгамчтай игшилтэй 2 дугаар голбол өгсөн. Батамцгийн хуралд Вин Хамзагийн навтгаараас гарч ирсэн. 17-21 болгож дөрөв анхны эмэгтэй ерөнхийлөгчөө сонгосон. Намсрын амар заяа сонгогдсон ажиллаж байна. Өрөд албаны нарийн бичгийн дараагаар олон улсын баг тоглогч эмэгтэй 22 тоглогч ирсэн байна одоогор. Та багууд ториг дээр бас тоглогчтой шинжлэх боломжтой. Шугамруу үлгсэн Хикаро. Хонгор цол давалт гоё үдэж авсан. Вин Хамзаг нутгaalсан Хикаро. Хаалтыг нууштай өрлөө. Дараагийн нутгаа намгийн нутгаар орчихлоо да. За энэ үедэр багийн халагчид тоглолт хэрэгтэй дээ. 5 эгчийн тоглолт төсөл ийдсэн шүү дээ. Хикарогийн нутгаагаар авчижээ. Хикарогийн нутгаар сэргүй. Хатан зайгийн давлууд. Хамзаг нутгаа ганц алдаа гарч ирсэн. Хикаро сулруулаад авсаа. Дөрөвдөр хоблол дотоо дөрөврөө нуурлаа. Аюултай сэтгэх юм аа. Хугацаа шаардлагдан шүү дээ. Тоглогчтойгоо усгаж нэгдэх ярилцах. Нэг ус хоёр тоглогчсон бод авчрах ашигтай байна. Дөрөвдөр өндөрлсөн Хикарогийн нутгаа. Тамура Хикаро хонгор цолыг датлаадсан. Аваад ирлээ. Ямар гоё датлт вэ? Маш сайн датлаа. Хикаро Тамура Хикаро дээр жоохон хаалт нийлээд өсөж хэрэгтэй. Хэсэг холонгийн хаалтны дундаар оруулаад Хамза. За өнгөрсөн өдрөл хашгилдаг болсон Хикаро өнгөрсөн өдрийн буюу хожим магийн эсрэг тоглож байгаа. Хоббисын бүрэлдэхүүнд тоглож ирсэн Наранбаярын номин Хикаро энэ дээр нэг сайхан сууж ирсэн урд. Хаалт зогсон Хикаро алтанд орсон. Хикаро дээр яг хашгин өрөнгөө энэний өмнөх тоглолтын дээр 5 ижил тоглолтод Минтэн цогыг өгсөн. Маккензи Бинуа намын нутгаагаа оноо олгож авлаа. Намын пас өгсөн хонгор цолоор нутгаа явна. Хонгор цол төслийг Иратны гадар оруулсан дагаан гүчрийн хонгор цол. Төсөлөө бас алдах төгтөөстэй ашиг